За сайн байцгаана уу үзэгчдээ. Цаг үе үзэл бодол өнөөдрийн зочноо танилцуулж байна. За тэгэхээр өнөөдөр бид зочноороо могоо жилийн сар шинийн баяраар ардын жүжигчин Эмээ хэрхэн хүндтэй цолыг хүртсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Монгол Улсын ардын жүжигчин Оюун Дартай ярилцж байна. Танд орой минь төргий. Орой минь төргий. За сар шин сайхан шинэлвүү. Сайхан шинэлээ. Энэ могоо жилийн үнэхээр гайхалтай сайхан байна. Аха. Ялангуяа уран бүтээлч бидний хувьд драмын театрын хамт олонны хувьд тий манай ч сая нэг ардын за одоо хоёр гавьяат нэг гавьяат тэгэл соёлын тэргүүн гэл тийм ээ алтан гац гэдэг олон сайхан уран бүтээлч шагнал авч энэ оныг сайхан ухтаж өнгөрөөж байна. Тий тэгэхээр гайхалтай байлаа. Энэ бол бидний хамгийн том баяр юм да. Ардын жүжигчин цоллыг сар шинийн яг босгон дээр хүртээр нилээд их хөл хөдөлгөөнтэй өнөр өтгөн цагаан сарыг өнгөрөөсөн баг та. Тэглээ. Давхар баяр боллоо та нийсэндээ тийм ээ цагаан сар боллоо. Тэгээ шагнал авлаа гэдэг нь энэ давхар баяр боллоо. Хүн маш их өргөн одоо хүрээтэй энэ баярыг тэмдэрч өнгөрөөлөө. Тэгэл утас бол байнгын дураастаа баяр хүргэсэн. Өнөөдөр хүртэл бас сая баяр хүргээд л ингэж байж тийм сайхан байна. Драмын театраас таны өмнө сүүлд хэн ардын жүжигчин боллоо? Манай жаргал сайхан ардын жүжигчин авч ирсэн. Хамгийн сүүлч. Тэгээд дараа нь одоо би болчихсон тийм манайш одоо жаргаа аваад одоо бас л 5-6 жил болж байна. Тийм. Ардын жүжигчин гэдэг цолыг одоо бид нар ардын жүжигчин цогцолмаа ардын жүжигчин давчаа гэж одоо бидний бас юм бахархал болсон жүжигчдийн нэрний өмнө ингэж сонсож хэрлээ одоо ардын жүжигчин Оюун Дар гэж дуудах нь байна. Тэгэхээр ер нь сэтгэл ямар төрдөг юм бэ? Ямар сэтгэл төрдөг юм бэ? Яг ийм цолыг нэрнийхээ урд дуудуулаад одоо бол бас хэсэг хугацаа өнгөрлөө шүү дээ тийм ээ. Тий. Сайхан үнэхээр сайхан байд юм байна. Давхар бол энэ бол маш том хариуцлага. Тэгээ энд чинь бол одоо би багасаа л одоо урлагийн хүмүүстэй хамт ахмадуудтайгаа хамт одоо өсөж том болсон гэдэг юм да. Тэднийхээ одоо хайр инэрэл донд тийм ээ тэднийхээ тэр агуу сайхан хөдөлмөрийн харж өссөн хүн. Тэгэл тэр бүгдээрээ ардын жүжигчин гавьяат гэл ингээл байдаг гэсэн. Түмэн дөмрөлгөө гэдэг чинь манай байрны чаа дандаа урлагийнхан байдаг гэсэн. Жишээл түмэн дөмрөлгөө чинь одоо 40 наснда ардын жүжигчин болж илаа. За манай эрчин хорлоогоо байна. Гант төмрөгөө байна гэлгээд ахмад энэ сайхан сувдаг байна. Тэ мэндэ ихчдэргээ сайхан ийм том усуудтайгаа энэ зэрэгчж одоо ардын жүжигчин гэдэг цолоор дуудуулах болсон даа. Үнэхээр баяртай байгаа. Ер нь бол хүний уран бүтээлч хүний хувьд энэ эрхэм сайхан цолыг авч тэрний эзэн байна гэдэг бол үнэхээр маш чухал, маш том хариуцлага. Ер нь бол тэгэл ингээд нөгөө цолд нэмэгдэх тусам тийм ээ даргын суудал нэмэгдэх тусам хариуцлага нэмэгдэнэ гэдэг шиг цолд нэмэгдэх тусам улам их хариуцлагатай болдог. Өөрөөсөө гадна өрөөл бусдад одоо үлгэр дуурайл үзүүлэх залуучуудтайгаа одоо уран бүтээлт нь чиг зүгийг зааж өгөхөөс эхлүүлээд ингээд хариуцлага хүрээ болмоор илүү их том болоод ирдэг. Тэгэхээр энэ бодлогыг одоо тэгэл үүрэл дагаад явна да гэж бодчихин да. Драмын театр за урлагийн салбар руу ороод бараг 40 дахь жил дээрээ энэ шагналыг авлаа гэж би сонссон. Таны яг шагнал авсан тэр ярилцлагын үеэр тэгэхээр анх урлагт хөл тавьж эхэлж байсан тэр үеэ бас хоёулаа ер нь ярих гэж бодож ил доо. Би тэрийн ярилцлага бол бас нэлээд хугацаанд үргэлжлэн энэ хугацаанд таны хувийн одоо уран бүтээлийн карьер за тэгээд манай драмын театрын үйл ажиллагаа за мөн манай жүжигчдийн одоо ирээдүй ур чадвар тийм ээ ер нь жүжигчин үний амьдрал гэж юу бэ? Ямар одоо амьдралыг тайзны ард туулж ингэж гарч ирдэг юм бэ гэдэг талаар бас та сонирхолтой яриа өргөнүүлэх байх гэж бодож байгаа. Тэгэхээр би эхлээд бас таныг урлагт хөл тавьсан тэр үеийг асуух нь зайлшгүй зүг байх гэж бодож байна. Манай нөгөө сая гэрсүүд хийжсэн байхгүй. Би нэг багтаа хүүхд багтаа нэг сая кино тоглоод тэр үеийг оруулах юм бол одоо би 40 жил явж байна. Яг энэ театрын урлагт бол одоо 30 гаруй жил ажиллаа гэдээ ярьжсэн. Яг тэр сая бодогдчихсон л да. Багтаа одоо жишээлбэл 6 наснда нэг кинод явжсантай тэрийг оруулаад яхан бол 50 гаруй жил одоо энэ урлагийн салбарыг
салбарт хөл тавилаа гэж ярьдагтай адилхан тий одоо тэрнтэй гэрсгээ ярьж байгаа. Тий 6 настай аюу би бас азтай гэж боддог. Ягаад тэгэхээр яг нөгөө урлагийн гэр бүлд өссөн учраас энэ амьдралыг бол багаасаа амссан болов гэж боддгийг. Тэгээд тэгж явж байгаад ер нь бол говийн нүдэнгээ аав маань кино тоглож ирсэн. Тэгээд тэрэнд нэг жоохон хэсэгт орсон. Тэгээ хүүхдтэй нэг жоохон хэсэг гэдэг. Тэгээд тэрэнд орж юм уран бүтээлийн одоо антик гэдэг юм уу зовлон тийм ээ жаргал бүхэл юмыг тэр үеэс нь бас мэдэрч амсаж эхэлсэн. Тэгээд маш халуун говийн бид нар зураг авч ирсэн. Тэгээд яхад жигцэнгаа зураг аваад тэгээд халуун нар ингээл ээгээд байж хав жүжигчтэнчээ байж л байхгүй. Жүжигчдээс гадна айгүй одоо уран бүтээлчтэй байж байгаа ш. Тэгэл ямар ч тохиолдолд одоо өстө бэрхшээлийг даван туулаад ингээд зогсчиж энэ уран бүтээл гардгийн байна гэдгийг мэдчих авсан. Би өөрөө нөгөө нам модны цанаас гүйдэг байхгүй. За нанаас сууж гараа гэж намайг хэлсэн. Би тэгээд тэнцээ суугаад хүлээгээд тэгэл халуун гэж ихдэг ам цангаад идэг. Бас 0 ормоор байдаг. Ямар ч тийм ирэх байхгүй. Тэнцээ нэгээ сууж байгаа л мотор гал тэр готнол гүүгээл ингээд орж исэн. Тэгээд тэр үе бас айгу сайхан санагдчихэв. Ер нь бол яг урлагийнхаа салбарт би одоо сургуулаа төгсөөд энэ мэргэжлийг бол сонгосон. Энэ мэргэжлэр бүр явна гэж уулнаад яг бүжигчин болохыг хүсдэг байсан. Тэгтээ нэг бүжигчин болоход би одоо их тарган байлаа. Тий. Тэгээ балет их сонирхдаг байсан. Тарган байлаа. Тий. Тэгээд нөгөө Ленинград явах шалгалт өгөөд тэнд 10-10-аар нэг оруулдаг юм байлээ. Тэгээд оруулаад яхад энэ бүжигчин болох материал бол энэ хүүхдэд байгаад ингээл нэг юм шонхор юм орсныг нэг том бийтэй ахал яриад орсоор яриад гэдэг. Би хэлийг мэдэхгүй юм чаа. Тэгэл дараа нөгөө ярьж яхын сонссон. Тэгээд яасан чинь танай хүүхдэд материал байна. Авмаар байна. Гэтэ нэг юм тархан байна. Тэгээд аав ээж хоёр ер нь явуулахгүй уран бүтээлч хүнд бол ямарваа нэг юм тохирохгүй гэж ярих юм бол энэ мэргэжлэр явах шаардлага байхгүй. Тэгээд яваагүй. Тэгээ ер нь бол яг би боддгийн багасаа л энэ урлагийн энэ тогоонд орж чанагдаж явах хувь тавилантай юм болов уу гэд. Тэгээд 10 жил байхдаа нарны дуул хамтлагт галманд багшийн удирдлагын дор дуулж явдаг байлаа. Тэгэл уургах нарны туяна руухан санаг ирэлтэй. Тэгэл ингээд манайтай хамтлагч чинь Ариуна одоо манай доош Ариуна ш. Ариуна манд болдог байлаа. Бидний одоо шүтэн байсан шүү дээ тэр үед чинь. Ариуныгаа хараад бишрээд тэгээ бид нар чинь хамт ингээд тэр хамтлагт явж дуулдаг байлаа. За тэгэл дараа нь тэрний дараа 10-аад төгсөл соёл урлагийн их сургуульд усын багшийн дээд сургуульд тухайн үед багшийн дээд дээр жүжигчд байсан тийм ээ. Тэнд шалгалт өгөөл. Өчнөө олон хүн. Тэгэл заримуд нөгөө кино тоглолцоо. Одоо манай тогсоо магсаа. Тэгээд оюуна очир хат оюуна дээр чи бөөглөж чинь. Тэдний чи хараад бид нар сүрдэж байгаа юм чинь. За бид нар тэнцэн гэж байхгүй мэн. Энэ мондаг одоо колон кино тоглолцоос за эдгээр олон тоглол ингээд бодоол ингээд байжсэн. Тэгэл манай ангид чинь нийтдээ 13 хүүхэд орж исэн. Тэр чинь нэлээд чанга авнаа бараа 300 400-аад гаруй хүүхэд шалгалт өгч байгаа л тэгээд 13 хүүхэд манай ангид орж исэн. Тэгээ хэлж оруулахдаа нэрийн дуудтаа аюу тийм янаглан хорлолтын байдалтайгаар нэр дууддаг гэсэн шүү дээ. Яаж дуудах вэ? Тэгэл ингээд за алуу гал ингээд бид бөөнөр ингээд оруулаад зогсооцсон. Тэгэл тэрний тэр гал дуудаал. Тэрний тэр гал. За ийшээ зогс гал тэгэхээр за одоо хасагдсан байна гэж бодож байгаа байхгүй. Тэгээ тэр чинь нөгөө бидний мэрэгжил чинь нөгөө сэтгэхүй хүний сэтгэхүйгээр их тоглосон. Хүний сэтгэхүйг судалсан юм мэрэгжил байдаг. Тэгэл багш нар хүртэл яг тийм. Тэгээд ийшээ зогсгол тийм учраас за хасагдсан бол бид чинь нүүр ам хачин байгаарсан чинь гэлээ. Унч хамбаг юм доошоо унжицсан. Тэгээд л үжил за энэ хүүхдүүд тэнцлээ гэл. Хаста хагартлаа баярлалаа. Хит дээр ингээд зогсоож байгаа. За энэ тэнцлээ, энэ хасагдлаа, энэ тэнцлээ, энэ хасагдлаа гэл. Ингэж явсаар байгаа л тэгэл шөнийн бид нар нэг 11 цаг хагас гэд дүн гараад дүнхээс сонсцоход тэгэл гараад ирсэн чинь бороо ороод айгуу сайхан. Одоо тэр үед одоо үеиг шүү тэр нөгөө уцмцаар ярих юм байхгүй шүү. Тэгэл доор нөгөө жижүүрийнх нь уцаар нь гуугаад ичээ би нэг яриадахгүй тэгдэг гэл. Тэгээ нөгөө 10 жилийн хүүхдүүд заримуд 10 жилийн хүүхдүүд доош тэгээд
ажиллажсэн хүмүүс дээр орцсон. Тэгээд тэд чинь гэрлүүгээ ярьж хэлэх гэл. Тэгээд би бас гэрлүүгээ ярих гал. Тэгээ яриад утас гэрлүүгээ залгасан чинь ээж утсаа авчихна. Ээжээ би байна гэл. За яасан мэн нөхөө. Ээжээ би яач гоо энэ орой юу игээд яваад байгаа юм гээл ээж. Нүгэ ээжээ би шалгалт өгөөд гэл. Тэгээ би тэнцчлээ гэл тэгсэн. Юу хаана хүмүүн гэдэг. Тэгээ би нэг жүжигчний ангид ингээ өгөөд тэгээ тэнцчлээ ээжээ гэлсэн. Оо тийм үү баяр хүргэе гэх. Тэгэхгүй шалгалт өгөөд жүжигчдэрийг өөрөө гаргацсан юм. Тий. Тэгээд нөгөө бэлдээл энэ төргээр гээд бэлдээж яваа. Тэгээ яг тэр үед чинь нөгөө аав эмнэлэг твцсэн. Тэгээд нөгөө бэлдийг гэхээр өөрөө бас нөгөө болж байгаач болохгүй байгаагаа ч мэдэхгүй. Тэгээд цэвэн 10 дунгаагаар гойж үзүүлээ. Тэгэл нөгөө цэвэн 10 дунгаатай яриад ингээл үзүүлээд ажилласан чинь нөгөө шүлгэнд ороод ингээд уйлал ингээд тэр монолог өдрө шүлэг өдөрт ороод яасан чинь стоп болоо. Минийх өөрөөсө бэлдэх шаардлагагүй байхгүй. Яг энэ материалаараа яг ингээд оргол тэгээд үсэн. Тэгээд тэр мэрэнд бих баярч явдаг шүү дээ. Цэрэн баг мэгчээр бас бэлдсэн шүлгээ өгүүлгээ үзүүлээл. Тэгэж ягаад бэлдчихэж орж ирсэн. Тэгээд тэнцэн гэдэг бол одоо гайхамшиг л та. Гэхдээ тэрэнд суралцсан гэдэг бол тэрнээс илүү том хариуцлага. Орно гэдэг нэг асуудал. Энэ мэргэжлийг эзэмшнэ гэдэг бол бас бүр өөр асуудал. Тэгээ энэ дээр мэрэгшин гэдэг бол маш чухал. Ер нь бол од болохын хүслэнд хөтлөгдөж энэ мэргэжлийг, энэ урлагийн мэргэжлийг сонгож авна гэвэл энэ бол бас биш асуудал. Энэ мэргэжлтэй одоо чин үнэнч ер нь ямарваа нэгэн ажилд бол нэр хүнд энэ төлөө биш. Тухайн мэргэжлтэй яг чин үнэн сэтгэлээрээ зүтгэж ажилласан тохиолдолд бол тэр алдар нэр, тэр мөнгө гэдэг бол өөрөө орч ирдэг. Тэгээд ястал нэг хоёргүй сэтгэл манай цэрэн давга ярьдаг. За та нар хоёргүй сэтгэлээр энд ажиллах хэрэгтэй. Тэгээд тэр үгийг бол их бодож явдаг. Ястал хоёргүй сэтгэлээр энэ хугацаанд явж ажиллаа. Үнэхээр маш сайхан байдаг. Тэгээд энэ хугацаанд бол бас тийм амар биш те манай ажил чинь нэлээд одоо бэрхшээлийг туулж нэлээд юмыг золиослж байж энэ мэрэгжлийн ард гардаг. Зөвхөн тэрхэн хоорондоо үгээ цээжлээд гарах юм бол энэ бол бас явцгүй байдаг. Үгийн цаана үг гэдэг нэг агуу юм байдаг. Тэрийг л бид нэр бодож олох ёстой. Яг ингээд одоо юу гэдэг нь зохиолч нь байхгүй тийм ээ. Тийм зохиол дээр тоглоход бас хэцүү. Яагаад гэхээр асах хүн байхгүй шүү дээ. Яг энэ хүн юу гэж бодож ийн хийсэн юм болоо гэл. Ингээл нэг дүрийн судалгааныхаа явцаар энэ ингэсэн бол ингэсэн, тэрийг үл ингэсэн бай. Тийм учраас ийм байсан бай. Ингэсэн бол тийм байх байсан байна гэл ингээл одоо нөгөө цагдаагийн ажил манай ажил хоёроор жоохон төстэй юм шиг надад санагдаад байхгүй. Таамаглал аягүй дэвшүүлж ич тэнд донд баталгаатай баримт гаргаж авдаг. Тэгжиж энэ уран бүтээлийг бол хийдэг. Тэгээд тэгжиж энэ уран бүтээлийн ард гарна да. Тийм л мэрэгжил. Хоёлаа оюутны таны яриаг бас би үргэлжлүүлээд асуучих гэж гинт бодогдлоо. Яагаад гэвэл жүжигчдэд ийм нэг анги гэдэг бол нэг ийм баг байдаг юм шиг санагддаг л да. Одоо ингээл ерөн жүжигчдийн яриаг үзээд бид нар чинь нэг анги, манай анги бол тийм анги байсан гэл дандаа тэр ангиараа тэр багаараа бахархдаг тийм ээ. Тэгэхээр танай ангид ямар одоо хүмүүс байв. Тийм манай анги чинь ерөөсө 13 хүүхэд ороод. За тэгээд 5 хүүхэд мэрэгчлээ одоо мэрэгчлээсээ хусагдаад гэ тий. Тэгээд дундаас нь тий. Тэгээд аюу чанга байсан шүү дээ. Ер нь маш чанга байсан. Тэгээд дээрээс нөгөө жилийн чөлөө авсан 5 хүүхэд орж ирээд үндсэндээ бид тэгээд эргээд 13 хүүхэд өсөж ирсэн. Тэгээд манай ангийн хүүхдүүд бид нар манай ер нь үеийнхэн манай сургуулийнх нь хүртэл ярьдаг. Манай ангийг бол ер нь маш сайн гэж ярьдаг. Одоо бид нар өстөл нөгөө бие биенийхэн байхгүй юмыг нөхөж ингэж амьдэрч тоглож энэ урлагтай хөлөө одоо олох гэж явж исэн тэр оюутан байх хугацаанд бол тийм байсан гэж би боддتي. Одоо манай ангийн дуу жишээлбэл дуу гэлтэхэд бид нар чинь ер нь тал бүрийн авьяастай хүүхдүүд байсан юм болов. Төвлөр хурдтай тоглолцдог хүүхэд, хөгжим зохиочдөг хүүхдүүд, бүжгэнд ээж мундаг хүүхдүүд ер нь тэгэл бие биенээс аягүй тэр байхгүй юмудаа нөхөж их авдаг тийм хүүхдүүд байсан. Тэгээ манай ангийн дуу чинь одоо хүртэл сүлд дуу маань явдаг шүү дээ. Үндсэндээ төгсөхдөө бид нар 2
дуутаа төгссөн. Зохиосон юм уу өөртөө? Зохиосон. За. Тэгээ бид нар яг нөгөө юунуудаа тавиад самбар дээр үг бичээд нэгсэндээ үг зохиож байгаа байхгүй. Тэгээд хин одоо гоё үг зохиож энд батлагднууд тэрэндээ нэг төгрөгөө өгдөг. Нэг төгрөгөөр чинь хоолнд ордог гэсэн байхгүй. Тэгэл бид нар чинь үгээ зохиогоол. Тэгээд манай дуу бол хүсэг ас ингээд ба урд минь зураач гэд шороо театрын сүлж дуу шахуу байдаг Монголын шүтээ. Энийг нөгөө X төс хамтгийнхан дараа нь тоглолтод авч их тоглодог байсан. Энэ дуу бол яг одоо манай хит дуу. Одоо манай урлагийнхны соёл урлагийн сургуулийг төгссөн бүх хүүхдүүд энэ дуу мэддэг. Нөгөөх нь болохоор яг бид нар энэ ч нөгөө дадлаг хийж хагаад тэгээд энэ ч нэг тэгж 2 дугаар курс хийсэн юм уу да. Тэгээд нэг зохиомжид орсон. Тэр зохиомжин дээр бид нар дуулж исэн. Тэгээд энд одоо бичлэг нь архивд бол байдаг л баг. Тийм. Ийм гоё 2 дуутаа төгсөж исэн. Тэгээд манай ангийн хүүхдүүд бол ангийнхаа хүүхдүүдээр их бахархдаг. Тэгээд манай ангид жишээл Үлзийхүүд Монголсын гавьяа жүжигч Үлзийхүү байна. За тэгээд Монголсын гавьяа жүжигч Дэмэд Баатар байна. За Монголсын гавьяа жүжигч Хүрлээ байна. Манай ангийн дарга манай Бямц огт байна. За тэгээ манай талигаач болсон ган хуйг гэд ёстой нэг гайхалтай ястай тийм сайхан залуу байсан. Тэгээд ёстой нэг богино настай байж тээ. Тэгээд өнгөрчихсөн. За тэгэл меморч явгаар манай дортоос ирсэн. Ямар гоё дуу зохиодог гэдэг үлдэр хурдаар дараа л бид нар чинь дагаал дуулдаг. Үндсэндээ бараг гам уншиж шүү дээ чинь бэлтгэл ажил ингээл те энэ чинь тиймэрхүү ингээл хүүхдүүд байсан. За тэгээд их заяа гэдэг Эрдэнэтийн театрын төгсчд бол Эрдэнэтийн театрын дараагаар ажиллаж исэн. Тэгээд бас одоо мөх бус үтсэн гэдэг маш олон сайхан уран бүтээлчд ийм авьяаслаг бүсэд нэг ингээд нэг баг болчоор би нэг аюу гой хөгөлж өгдөг тий. Одоо манай бид нар сахал сараа гэдэг манай ингээд сараа гэдэг нэг хөргө охин байсан. Хөлөө ингээд тавьчихдаг байхгүй тий. Дандаа ийм поцтой зогсдог. Тэгээ бид нар нэг сараа манай бас хөөрхөн ааштай бас бидний бахархал болсон ийм уран бүтээлч маань байна. За тэгээ амар сайхан гэ залуу отхон жаргал манай отхон жаргал маань одоо дуучин болцсон шүү дээ. Ардын дубжин чуулган дуучин. Маш сайхан уртын дуулдаг. Ийм одоо бүсгүй байна да. Тэгээ энэ ангийнхаар би маш их бахархдаг. Тэгээд манай анги чинь тэр үед за нэг анги ер нь бол нэг уран бүтээлтэй төгсчихсэн бол за өсрөл нэг 2 уран бүтээлтэй байсан баг. Манай анги 5 уран бүтээлтэй төгсчихсэн. Тэгээд энэ бол бас багш маань гавьяа гэж боддгийн. Багш маань болохоор дорцсон боо найруулагч биднийг авч ирсэн. Тэгээд тэрний дараа багш маань театрын дараагаар томилогдоод тэгээд дараа нь классрум багш маань авсан. Багшиг авахаас өмнө бид завсраа нь бас олон багш нар орж ирсэн. Тэр бол богино 2 сарын хугацаанд дотор шүү дээ. Тэгээд одоо очир отгоо орж ирсэн. За тэгээд манай тайсны ярианы багш бол Арвдангаа багш, Арвдан багш. За тэгээд Мягмар багш орж ирсэн. Ийм гоё усуудаар заалгачсан. Манай уран чадвар дээр мөхтөш найруулагч. Манай театрыг одоо сонгодгуудыг өстө жинхэнэ утгаар нь тавьсан одоо гайхалтай сайхан мундаг энэ сайхан багшийн шав болж байсан. Ийм мундаг хүмүүсүүдийн шав болсон учраас бид нар тэгэхээр агуу усуудын эрдэмээс бид нар баг зэрэгч гэсэн одоо хутгаж авч чадсантай баяртай тийм. Тэгээд багш маань бидний чинь 2 дугаар курсээс эхлүүлээд жүжиг тавьж ирсэн. Тэгээд худалч биш юу мяу гэд инээдмэн жүжиг Бямцогт өтө хоёр чинь хоёлоо яг авгаа нөхөр хоёр бол. Тэгэл хоёлоо үзэд тарна штэ. Тэгэл Үлзийхүү болохоор найз инээдмэн нэг юм жүжиг байсан. Тэгээд зөмөрөө амандаа юмаа зугаад бараг чихэн дээр ингээл үлгөөл тайцаа ингээл үүрэл явдаг байхгүй. Одоо тэр үчин такси макси мэдэхгүй штэ. Одоо оюутнууд юм чинь тэгэл мөнгө төгрөгийн асуудал ч бас асуудалтай шүү дээ. Тэгэл нөгөөтгөө барайл энэ тэнд очиод тоглоал ингэ явчихсан. Тэгэл 2 дугаар курсээс тэгж тогссон болохооч тэрүү манай ангийн хүүхдүүд бол маш сайн задарсан гэж боддөг. Уран бүтээлч одоо авьяасан задарсан болов. Дараа нь би төгсчөөд арми театр дээрээ
2 шинж жүжигэн гол дүр аваад тэгээд нэг нь инээдмэн жүжиг, нэг нь эмгэнэлт жүжиг. Тэгээд эмгэнэлт жүжиг нь болохоор бүр тавигдчихсан. Тэгээд нөгөө манай талигаш нөгөө оюун цэцэгч шүү дээ. Гарын тавар тоглодог. Оюунаагч мань өвдчихэв. Тэгээд оюунаагчийн оролцоо Стефаны дүрийг авч ирсэн. Тэгээд тэрэн дээр ажиллаад мөнх төрш найруулагч, найдан төрш найруулагч, нэг хятадын нэг найруулагч ирж ажилласан юм байлээ. Тэгээд манай тэр хоёр найруулагч маань ажиллаад тэгээд би дараа нь худалч нэргээд найдан төрш найруулагчийн жүжигэн дээр ирж ажилласан. Тэгээд тэн дээр ажиллаад байж хад манай найруулагч нар ярьсан байхгүй. Үнэхээр аюул сайн анги төгссөн байна энэ анги бол. Үнэхээр гайхалтай сайн төгссөн байна. Маш одоо нөгөө мэрэгжлийн одоо төгсчөөд бид нар ч бас нэг мэрэгжлийн жүжигчин болтлоо нэг хугацаа байдаг байхгүй. Гэтэл манай ангийг бол бүр мэрэгжлийн төвшөнд одоо нэлээд өндөр төвшөнд ингэж ор төгссөн ийм сайн хүүхдүүд байна гэж үнэлэгдэжсэн. Ер нь таны ярилцлагыг харж байгаа та бас 80 орчим дүр гаргас бүтээсэн ингэж ярьж байсан тийм ээ. Тэгэхээр хамгийн одоо сэтгэл тоногшсон гол болоо туслах дүрүүд ямар дүрүүд яг одоо ингэж ботхоор байсан байдаг вэ? Ер нь бол ингэж 2011 он одоо би 14 жилийн өмнө гавьяат авчихсан. Яг тэр үед одоо ажлын тайлан гаргахад бол нийтдээ би энэ урлагийн салбарт 200 гаруй уран бүтээл хийсэн байлээ. Тий одоо радио, тэгэл телевиз, тэгэл киноны салбар, за тэгэл театртаа тэгэл хошин урлаг бүхэл энэ юмуд ороход 200 гаруй уран бүтээл хийсэн байт юм лээ. Театрт бол төлөвлөгөөт ажиллагаад жилдээ за нэг 4 уран бүтээл 2-3 уран бүтээл төр хийгдэн. За тэрнээс гадна нөгөө одоо нийгэм сахигдсан гэсэн чинь яг тийм үе байсан учраас хувийн продакшнууд аявих жүжиг тавьдаг байсан. Тэгээ тэнд бас их оролцдог байсан. Тэгээ жүжигүүдээс ингээд санахад ер нь бол бүхэл дүрэндээ би маш их хайртай. Ягаад гэвэл миний хүч хөдөлмөр хөлс бүхэл одоо сэтгэл зүргээ зориулсан учраас нэг их хүн үрдэ хайртай гэдэг шиг би одоо дүр болгондоо маш их хайртай байдаг. Жохон гэж боддгоо том гэж илүү их анхаардаггүй бүхэл одоо дүрэндээ сэтгэл гаргаж ажилладаг учраас бүгдэнд маш их хайртай. Бүр мартагддаггүй гэх юм бол хамгийн одоо анхны одоо дүр бол ерөөсөө мартагддаггүй аянгын бороо инээдмэн жүжиг худалч нар тавилж байгаа чинь соёлын төвөргөн чинь 1200-аас бол пик дүүрэн уртлын хүмүүс ингээл нэрхэл инээгээл уртлынхаа сандлыг цохиж инээгээл бүр ингээл тэр улсад үнэхээр байлдан дагуулжсэн гоё жүжиг байсан тий. Тэр үл ерөөсөө мартагддаггүй. Тэгээд оршуулгадаагүй үргэлжлэсэд тэгээд манай Сартрын зохиол манай мөнх төрш найруулагч мөн тавьжсэн. Тэр жүжиг бол бас л нэлээ шинсаа одоо шүүсийг минь шахсан ийм оройл байсан. Тэр бас одоо бидний миний одоо амьдарч байсан амьдралаас тэсэн өөр ийм амьдрал байсан. Тэр жүжиг бол ерөөсөө мартагддаггүй бас их сайхан дүр. За тэгэл одоо муу цагаар одоо шагнал авч ирсэн юм жүжигүүд бас мартагддаггүй шүү дээ. Тэгэл хаанха 1999 онд өмсгөлчин жүжигээр манай төвшин найруулагч мань тавьжсэн. Тэргээр би нэгчтэй хоёр нэг байдаг штэ живата гэл тэ. Тэгээ тэрний живатад нь тогложсэн. Тэгээ тэргээр би анх шилдэг эмхтэй гол дүрээр шагнал авчихсан. Энэ бас юусэн мартагддаг. Тэгэл тэрнээс хойш ч одоо нэлээд олон уран бүтээлээр шагнал авлаа. Ромео Шүлэтээр бас гигэн мозгийн шилдэг эмхтэй дүрээр шагнал аваад тэгээд бид нар олон улсын фестивальд оролцоод тэнд би бас яг энэ дүрээрээ шилдэг эмхтэй дүрээр шагнал авч ирсэн. Гэх мэтлэн ер нь бол тэгээд мартагдахгүй ер нь дүрүүд бол тэгээ одоо ч гэсэн энэ хамгийн сүл тавигдсан Тэнгэрийн хүү жүжиг маань бас маш сайхан юм жүжиг болсон. Монгол хатны дүр урд нь манай тавигдчихсэн шүү дээ юм жүжиг маань. Тэгээ манай сувдаагч тоглож исэн. Миний бахархал болсон, хайрыг нь татсан сайхан юм бидний хайртай одоо жүжигчин сувдаагч хаан энэ дүрт тоглож байгаа тогсонд би их баяртай. Гэх мэт дүр болгондоо хайртай. Хоёргүй сэтгэлээр зүтгэж байж амжилтанд хүрдэг юм даа. Тэгэхээр яг драмын театрт орж байгаа одоо залуу жүжигчдэд та жишээлбэл юу гэж хэлэх вэ? Та одоо өнөөдөр ардын жүжигчин гэдэг эрхэм үндтэй цолыг авлаа. Таны одоо аав бас яг ийм сайхан мэрэгчлэр таныг өдий хүргэсэн байх гэж бодож байна. Тэгэхээр яг энэ дурсамжийг та бас хуваалцаач залуу жүжигчдээ юу гэж хэлэх вэ? Таны аав байсан бол юу гэж хэлэх байсан бол?
Манай орчин бас нэг тийм олон яриаггүй их дугаан хүн шүү дээ. Би бас аавынхаа тэрийг авсан болов гэж боддог. Яриа их юм одоо ярихтай их муу хүн шүү дээ манай аав чинь. Би бас яг та их сайн ярьдаг хүн биш үү? Баярлалаа. Юургээ их муу ярьдаг гэж боддог шүү. За тэгээд ер нь бол бид нар байнгын залуучууд бол ерөөсө уран бүтээл гарах болгонд алхам болгонд нь зөв чигийг одоо зөв байлгах юмсан гэж боддог л доо. Тэгээ ер нь бол яг энэ театраас төдийгөөс өдөө хүртэл бий болгосон энэ ахмадуудын маань босгосон энэ сайхан уламжлалыг залуучуудаа үлдээгээд явах юмсан гэж би боддог. Тийм ч учраас дэг жайгийн талаар бол залуучуудаа маш их ярьдаг. Ер нь бид нар өөрсдөө одоо ажлыг хөндлөж хайрлахгүй бол өөр хэн ч хайрлахгүй. Наад зах нь жижүүрээс ороод ирэхэд хүндэтгэл хайрыг бол жижүүрээс эхэлдэг гэж би боддог. Жижүүртэйгээ мэдлэхээс эхлүүлээд тийм ээ. Тэр хүн чинь бидний чинь яг үндэ бас шүтэж амьдэрдэг байхгүй хөрхий. Энэ агуу хүмүүстэй бид нар хамтарч ажиллаж байна. Энэ хүмүүсүүдийг сайхан байлгах юмсан гэл ингээд сэтгэл зүрхээ гаргаж ингэж ажиллаж байгаа ийм хүмүүсүүдийг хамгийн түрүүнд бид нар хөндлөж ажиллах хэрэгтэй. Тэгээд мэдтэй устдаа байх хэрэгтэй та нар. Ахмадуудтайгаа мэдтэй байх хэрэгтэй. За тэгэл уран бүтээл тайзны хажуугаар явхад бид нар жоохон байхад тэгдэг байсан байхгүй малгайгаа аваарай, үлмий дээрээ яваарай, чанга битгий яриарай, чимээ битгий гаргаарай. Одоо дүр дороод ингээд тайзан дээр гарцсан байгаа хүн бол амьдрахад маш хэцүү байдаг. Тэр амьдралаар амьдрахын тулд зүрх сэтгэлээ зориулаад байж хад айжгүй яв гэлгэл заадаг байсан. Одоо тэр болгоныг л одоо залуучуудаа бас хэлж ярьдаг. За тэгэл тайз руу гарахад өөрийнхөө дүрийг бас бэлдэх хэрэгтэй гэж би боддог. Тэгэл одоо жишээлбэл аав одоо ааваас ингээл сайн асууж шít аав чинь ингээл тэгэхээр чин аавын талаас би яриад байна л та. Тэгээ аав жүжигэнд гарахаас одоо жүжиг эхлэхээс өмнө ерөөсө баг нүүр амаа бодно гэдгээс эхлүүлээд 4 цагийн 3 цагийн өмнө 4-өөс нь 3 цагийн өмнө очдог. Тэгэл нүүр амаа бодчаал тэгээ өөрийнхөө оройлыг харж тэрэндээ бэлтгэл ажилдаа ордог. Тэгээд зэрэг яг нөгөө юу кулис гэж ярьдаг. Кулисныхаа хажууд тал чив чимэг юм бас суучдаг байхгүй. Тэгэл оройлын бэлтгэл ажил хийчих гэсэн үг л дээ. Тэгээд тайз руугаа гардаг. Энэ одоо харахад айгүй инээдтэй ч юм шиг те хүн харахад инээдтэй ч юм шиг бодлоо маяглаадж байгаа юм шиг байдал үзүүлээдж байгаа юм шиг ийм юм шиг мөртлөө энэ бол мэрэгчлээ хичнээн хайртай тэр мэрэгжлийнхаа төлөө яаж одоо сэтгэл зүрх зориулж байгаа тэр бол харагддаг байхгүй. Тэгээд одоо манай сайн ингээл яж хаад цэрэн давг ах бас тэгдэг. Манай сайныг сарын туяа ягч бас тэгдэг. Гарахаас өмнө ингээд тэнцээ чив чимэг орчноос өөрийгөө таслаа. Тэгээд тэр дүрийнхээ урт сунараа өмсцэн. Тэгээд чимээг бас байхгүй. Мэдээ анаа л. Энэ бол аюу гоё харагддаг ш. Ингээл хажуугаар нь чимэг яхад тэгээ сууж чахаар бүр үлдмий дээр ингээд чимээгүй явт. Тэгээд хажуугаар нь гарч өнгөр. За тэгэл жижиг хэрэглэл ингээл тавьсан байхад тэрийг хинч хурж болохгүй. Энэ бас л манай театрын эдэг хатуу дэг жайгийн нэг хэсэг. Тэрэнд хүрэх юм бол тэр жижиг хэрэглийг аваад гарах ёстой байтал тэр нь байхгүй. Тэр одоо жижигхэн одоо үзэгнээс болоош цаашаа нөгөө дүрийнх нь үг хэллэг бүх юм гарах ёстой байх шалтгаанууд аяг байдаг байхгүй. Тэрийг гарахаас өмнө тэрийг ингээл байхгүй болгоцсон байх юм бол тэр жүжигчэнд аяг хэцүү байдаг. Тийм учраас ингээл энэ заа хүүхдүүд мэн тийч манай жижиг хэрэглээ усуд ингээд гарахад тавьсан бэлдээ тавьсан байдаг байхгүй. Бүр ингээд баг газрын эмнэлгийн үзэгдэх тийм юм эмнэлийнхтэй нэм ингээд сургуулийн явцад ингээд байрлалаа олчдөг байхгүй. Тэгэл тэрийг нь аваад гардаг. Тийм учраас за залуучууд минь энд хурж болохгүй шүү та нар. Гарахтаа энийг өрөөсөө битгий хөдөлгөөрөө өөрийнхөө юмыг авчил гараараа өрөөл босдоо юм битгий аваараа гэх мэтлэн ингээд хатуу дэг жайгийн жижигхэн хэсэг нь бол энэ. Тэгэл сургандаа сургадаг шүү дээ. Манайхан тэгээд юм их сонсно. Энэ бол тэгээд өөрсөнд нь аяг хэрэгтэй. Уран бүтээлт хэрэгтэй. Уран бүтээл гэдэг чинь үзэгчтэйгээ хөндлөж байгааг нэг хэлбэр байхгүй. Үзэгчтэй сайн уран бүтээл гаргах бол бидний үүрэг. Театрын хөгжлийн талаар ер нь та ч одоо ингээд 30 40 жил яг театртай холбогдсон гэхээр сүүлийн 30 40 жилийн түүхийг ингээд хүрнэ өгүүлэхээр л байна л да тийм ээ. Тэгэхээр товчхон таны гарсан өөрчлөлтүүдийг яриач ер нь нэлээд их өөрчлөгдсөн тийм ээ. Театр хөгжсөн өөр шатанд гарсан жүжигэн зохиолууд шинэ жүжигүүд маш их тавигддаг болж байна шүү дээ. Энэ уран бүтээлийнхаа хувьд ч тэр
байшин барилгынхаа хувьд ч гэсэн ер нь уран бүтээлчийнхээ хувьд ч гэсэн маш их өөрчлөгдсөн. Би бол одоо 3 одоо даргын нүүр 4 даргын нүүр үзэж байна уу да. Анх 34 жил одоо театрыг авч явжсэн 50 даргын одоо гар дээр анх очиж ирсэн. Тэгээд ер нь бол маш их өөрчлөлт, нийгэм өөрчлөгдөд хүртэл театр өөр болсон шүү дээ. Тэгээд нөгөө үзэгч ирж нөгөө жүжиг үзэх хүн байхгүй болоод. Тэгээд жүжиг одоо тоглоход их хэцүү болж ирсэн. Бараг цалингааш тавьж чадахгүй юм үед байж ирсэн. Театраас хүмүүс гараа явж ирсэн. Дан залуучууд одоо бидний үе гэсэн үг л дээ одоо манай хин Дэмэд Баатар гэдэг юм л дээ одоо тэр үеийн улсууд яг залуучууд театрыг нуруунд дээр өрч босооч бас ирсэн болов уу гэж би боддгийн. Тэд яг үлдсэн цэрэн самбуу дарахтаа ажиллаж ирсэн. Одоо яг тэр бол дахин давтагдчихэв. Одоо манайд бол дан залуучууд шүү дээ. Ерөөсөө ахмадгүй хүмүүс маань бол нэлээд зөв болцсон. Тэгээ нийгэм одоо театрын дарга маань бас ярьдаг байхгүй наа хөгчүүдийг авч ажиллах хэрэгтэй. Манай театрын онцлог гэдэг юм гэдэг. Тэгэхэд авч ажиллах боломжгүй. Тэрнийх нь одоо цалин хөлсийг нь бол акт тавьчих та нар өөрсдөө төлөвлөл наад зах нь. За тэгэл уран бүтээлч нь бол цалин бага учраас хүн тогтохгүй. Хүний амьдрал шүү дээ. Хүнийг бас буруутгахын арга байхгүй. Хуучин уран бүтээлдэг ал хаягахгүйгээр мөнгөд ингэж авч явж ингээд тоглож байгаа. Одоо гадны том театрууд бол дандаа тийм байдаг. Манайх ч хүн ам цөөхөнтэй учраас зах зээл багтаа учраас одоо маш богино хугацаанд ингээд шинэ уран бүтээлүүдийг тавих юм шаардлагатай байгаад байдаг. Тэгээ сая одоо бид нэр өвөл 2025 оны 24 оны өвөл цагийнхаа нээлтийг бид нар цаг нэмхийн Тэнгэрийн хүү жүжигээр нээсэн. Энэ жүжигийг бол урд нь бас тавьжсэн Наранбаатар найруулагч тавьжсэн. Одоо манай театрын дарга маань сая энэ жүжигийг дахин шинжилж тавьсан. Дан залуучуудаа шинэ уран бүтээлчтэй бүр шинэ нөгөө тавилтаар энэ жүжигийг тавьсан. За тэгээд тэрний дараа бид нар одоо хайлас модны дараа чамааг хүлээн гэдэг одоо өнөөдөр ч гэсэн тоглож байна. Өнөөдөр 2 тоглолттой байна манайхан. Тэгээд энэ жүжиг маань үзэгчтэй хүндээ хүртэл болоод ингээд ажиллаад явж байна. За тэрнээс гадна бид нар одоо энэ жүжиг нэрдсэн одоо бид дахиад ямар ажил үлдэж гинөө гэхээр бид нар 4 сард Унгар явна. Унгарийн фестивальд оролцсон. За энд манайхыг нэг 4 хүний бүрэлдэхүүнтэй ирж манай жүжигийг үзсэн. Ингээл дэлхийн орнуудын жүжигийг үзэж явдаг юм уу? Ямар жүжигээр оролцох вэ? Тэнгэрийн хүү. Тэнгэрийн хүү жүжиг. Тэгээд манай энэ жүжигийг үзээд маш гоё жүжиг байна. Маш өндөр одоо үнэлгээ өгсөн. Хувцас хурн ямар гоё юм, тавилт яасан гоё юм. Жүжигчдийн уран чадвар маш сайн байна. Тэгээд аюу гайхалтай бүр 30 жил би ийм жүжиг үзээгүй гэдэг. Тэгсэн бид бүр өдөр гайхаад ямар сони би дандаа ийм жүжиг үзээд явдаг. Яагаад тэгж байгаа юм болоо гэд бид бодчихсон. Тэгээд ийм гоё жүжигийг одоо би бүр энэ наадмынхаа нээлтийг хийлгэн. Тэгээд бид нар одоо 90 хүний бүрэлдэхүүнтэй явах гээд ингээд бэлтгэл ажил ороод ий чинь. Тэгээд нөгөө жүжигийнхэн орчуулгын ажил гэдэг унгар хэл дээр орчуулгын ажил явагдаж байна. Англи хэл дээр орчуулгын ажил явагдаж байна. Тэгэл бид нар одоо ийм ажилд ороод явж байна да. Манай театрынхаа олон улсын фестивальд оролцож байгаа юм байна. Орон нутгаар бас явж тоглолтог хэвээр байгаа юу? Тэгэлгүй яхаа бид нар ч одоо байнга яваастай шүү дээ. Тэгээ сая одоо өнгөрсөн жил гэдэг чинь бид нар бич гэсэн нөгөө солилцооны журмаар бид жүжигүүд аяг тавигддаг. Тэгээд сая өнгөрсөн жил бид нар Булган аймаг бич гэсэн жаргамаараа Красногоровын 7 жүжиг манайх тавьж ирсэн. Тэгээд найруулагч болгон ингээд жүжигээс аваад явжсэн. Тэгээд Наранбаатар найруулагч бич гэсэн жаргамаараа ингээд энэ жүжиг нөгөө зохиолын хүмүүсүүд ингээд зохиолуудаа сонгоо авцсан байхгүй юу. Тэгээ энэ жүжиг хин ч аваагүй үлдсэн. Тэгээ пара яг нэг жүжиг нь үлддэг тэрийг би тавьчих гэсэн чинь энэ зохиол үлдээд тэгээд энэ зохиолоор нь ажиллаад маш гоё жүжиг болсон. Үнэхээр гоё. Бүр амьдралыг харуулсан. Тэр зохиолынх нь үг за тэллэг тэр болгоно бас гайхалтай. Тэрийг бас өөр зохиомжинд оруулж бий болгоснараа бас найруулагч юм бас чадвар. Тэгээд тэрийг одоо үзэгч түмэнд дамжуулж хүргэж чадсанараа манай одоо уран бүтээлчд бол үнэхээр гайхалтай
сайхан тоглосон. Одоо хамгийн анхных нь манай Болд Эрдэнэ тоглож илаа. Манай Гавьяат Урнаа тоглож илаа. За хин Хулан тоглож илаа. Тамира энэ дөрвөн хүн 2 цаг 30 минутанд тест жинхэнэ барьдаг шүү дээ. Зэрэглэг. Тэгээд дараа нь энийг өргөжлүүлээ тавиад манайхаж гараад ингээд дэш ингээд яваад ингээд явгод дахин сэргээж тавьсан. Тэгээд энэ дээр би оролцож тоглож илуу тоглосон. Тэгээд энэ дээр бид нар нөгөө хөдөө орон нутгуудаар явж бид нар хөдөө орон нутгийнхаа уран бүтээлчдээр солилцоо маягаар тавиад хоорондоо нөгөө жүжигчэнд солигдоод 2-2-оор солигдоод дараа нь тэдний өөрсдийн театрын тоглоод дараа нь манай театрын тоглоод ийм гоё тоглолтыг бид нар хийсэн. Тэгээ энэ бол аюу том гоё өгөөчтэй юм билээ. Тэгээ болгонд бид нар тэгэж тоглолтыг тэрний дараа юунд Ус аймагт бид нар тоглосон. Тэгээ Баян Онгор аймагаас одоо бас санал ирсэн байна гэдэг гэсэн. Ингээл явж байна. Ер нь бол яг нөгөө хөдөө орон нутгуудаар явж бид нар хавар намар хоёр явдаг гэсэн. Тэгээ ажлын шаардлагаас болж бас ерөнхийдөө жоохон татагдсан л та. Тэгвэл бид нар сайн нөгөө солийн амнаас гаргасан ажлын нэг санаачлагаар бид нар хөдөө орон нутгуудаар явж тоглосон. Тэгээ манайх аймагуудаараа одоо тэр аймагт хариуцж аваад явсан. Тэгээд манайх бол Увс аймагт очиж бүхэл бүтэн 14 хоног урлагийн салбарын одоо бүхэл сурчлагын ажлыг явуулж байгаа гэдэг ирсэн. Тэгээд хөдөө орон нутгад их явдаг. Сая бид нар дахиад Эрдэнэт эдрээр явах гэж байгаа бас ажил маань болохгүй ингээд хойшлогдчих юм байж. Жүжигийн зохиолтой холбоотой бас асуулт асуумаар байна л та. Манай дээр театрт тавьж байгаа жүжигүүд бас хөвчлэн одоо сонгодог гадны одоо зохиолч тийм сонгодог жүжигүүд байгаад идэх тийм ээ. Энэ нэг талаасаа ер нь жүжигчдийг маш их хөгжүүлж өгдөг. Одоо жишээлбэл дүрийнхээ судалгааг зохиолтойгоо танилцах, номыг нь унших, их зохиолыг нь судлах гэл маш олон ажил гардаг байх л та. Та жишээлбэл хэр их ном уншиж байгаа бол уншсан бол хамгийн хөлснөд би 10 жил байхдаа их маш их ном уншиж ирсэн. За. Тийм. Тэгээд дараа нь сүүлдээ бол яг нэг ажилтай холбогдолтой номнуудаас ингээд түүж унших ийм ажиллагаа явагддаг. Ер нь сонгодог жүжиг бол хүний яг чадлыг шалгадаг. Уран бүтээлч хүний хэл яриа бие за тэгэл үйлдэл бүх юм нэг амьсгаан дотор жишээлбэл ингээл аавыг ингээл яхад чинь Гамлет дээр бүхэл бүтэн одоо 11 үйлдвэрийг нэг амьсгаа дотор хэлэгч гэдэг юм. Тэр чинь тэгээ сургууль аяг хийгддэг. Тэгэл одоо бидний ч гэсэн одоо энэ сүүлийн тавьж байгаа энэ жүжигүүдээр ч гэсэн бас бид нар мөн л адилхан нөгөө бүтэн өгүүлбэр утга санааг хэлэх юм явц гардаг байхгүй. Жишээ энэ зөвхөн үгэн дээр шүү дээ. Тэгээд тэрнээс гадна маш их үйл ажиллагаанууд байдаг. Тэгээд энэ зохиол бол маш ховорхон. Ер нь бол Монгол зохиолчд бол үнэхээр ховорхон байна. Соргодгийн жаргал сайхан ган зохиол бас нэлээд гайгүй тавигдчихсэн. Шүн амтсан болмос гэл тээ. Их мэтлэг шүн дөмдөө бүжиг гэл одоо их олон жүжигүүд байдаг. За тэгэл багын лавсан ган зохиол бол үнэхээр сонгодог шүү дээ. Тамггүй төр бол үнэхээр гайхалтай. Тэр албар давтагдашгүй юм гоё маш сайхан зохиол. Бид нар одоо гадаадын улсуудын зохиолыг шүтэн амьдраад идэг шүү дээ. Бид нар өөрсдийнхөө зохиолчдыг шүтэх тийм зохиолчдын жүжигүүд бас байна шүү. Тий. Одоо бол энэ сүүлийн үед одоо их хвчлэн бичиж байгаа хүн бол зохиолч бол цог нэмхийн зохиол. Цог нэмэх бас их тийм ээ. Тэнгэрийн хүн тий. Энэ хиллэг мэлгэн бас их гоё шүү. Тэгээ ер нь бол зохиолч ч гэсэн бас аюу үнэлж байгаа. Их сайхан жүжиг бичиж байгаа юм байна. Өөрөө ч тэргээр ер нь жоохон дагнж. Сүүлдээ бүр ингээд энэний дүр дээр нь бид нар тэрийг ярьдаг байхгүй юм. Энэний дүр дээр нь яг ингээд оруулчихлаа. Аюу зүгээр юм бэ те гэл ингээд. Тэр чинь нэгс мэрэгч эхэлж байгаа байхгүй. Жүжигчин зүгээр ийм үг сонирн биш байдаг байхгүй. Зүгээр цэнхэр зохиолууд аюух байдаг байхгүй. Жүжигчин тоглох юм байхгүй. цэнхэр зохиол. Зүгээр л үг цэнхэр оройл гэж үүдэг шин. Тэр шиг цэнхэр зохиолууд байдаг байхгүй. Жүжигчэнд өгөөжгүй, үзэгчдэд одоо бас өгөөжгүй гэж хэлэхэд таашааж юм гэдэг юм. Өгөөжгүй гэдэг юм уу тийм байдаг байхгүй. Тэгэхээр тэр өгөөжтэй зохиолуудыг мүлжиж амьдрах одоо тоглож мүлжиж амьдрна гэдэг юм да бид нар бол те энэ мүлжихэд бол тоглоход урамтай. Ингээл за би за ер нь болчлаа шүү энийг ингээл хийчихэж яг энд болно доо гэж бодож итэл дахиад ингээл
хэсэг толгоогоо амраагаал тэгэл нэг 2 3 хоног дараа дахиад нөгөө зүгөө ингээл ороход дахиад юмнууд гарч ирээд байгаа. Хүүе энэ дэр би дутуу утсан биш үү? Энэ дэр ингэж явал болох юм байна гэл. Өө ингэвэл болох юм байна гэл. Тэгээ нөгөө тийм ч учраас нэг сонгодог жүжиг гэдэг чинь дахин театрын тайзда тавигдчих үү? дахин тавигддаг. Яа тэр чинь тэгээд хизээч нөгөө алга болтгоо. Нийгэмд байдаг л тэр асуудал мөнхөд байна. Бидний одоо дээр үед байсан тэр амьдрал одоо үед байна. Одоо үед байхад хойш үед байна. Ер нь 3 цагийн хэлхийг холбоосыг бичиж чадсанаар энэ бол сонгодог жүжиг болдог гэж боддог. Тэрний сонгодог жүжигэн дээр ажиллана гэдэг бол ястай жүжигчин бол задрахад маш хэрэгтэй. Чадахгүйсэн ч хүн ажиллах хэрэгтэй. Задардаг байхгүй юу? За баярлалаа. Битүүрийн ярилцах цаг ингээд дууслаа. Аха. За танд хүрэлцэн ирж бидэнд сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд маш их баярлалаа. За ингээд үзэгчтэй бид өнөөдөр Монгол улсын ардын жүжигчин Цол саяхан хүртсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Оюн Дартай ярилцсан ярилцлагыг хүргэлээ.